Тэглэхэн тус та бүхэндээ шинэ өглөөний мэндийг дахин хүргэе. За өглөөгөр амьд үгээр үгийн үйлчлэлийн цаг үргэлжилж байна. Тэгээ өнөөдрийнхөө цагийг хамтдаа эзэндээ даатхан залбираад эхэлцгээе. Хайртай Тэнгэрлэг бурхан минь танд талархаж байна. Энэ цагийг та бидэнд зөвшөөрч өгсөн талархъя. Алдар магтаалыг Тэнгэрлэг бурхан эзэн танд өргөж байна. Энэ цагийг та өдөрт нь жолоодж өгөөрэй. Та хөтлөн дагуулж өгөөрэй. Таны таалал энэ газарт энэ цагт байх болтугай. Тэгээ таны үгнээс суралцахад мэрэгэн ухаан хүч чадлыг дүрэн болгож өгөөч. Бас таны үгийг хэрэгжүүлэх хүчийг та дээрээс хоёрхан болгож өгөөч. Эзэн бурхан минь ээ, танд алдрыг өргөн бидний эзэн Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амен. За бид хамтдаа энэ 7 хоногт талархлын тухай хамтдаа суралцж байгаа. Тэгээ бид бидэнд талархах мянган шалтгаан бидэнд байдгийг бид итгэлийнүүдээр бас олж харах бүрэн боломжтой гэдэг бид хамтдаа суралцсан байгаа. Бид эхний өдөр хамтдаа талархлын нөхцөл байдлын талаар бүх нөхцөлд талархах гэж эзэн Библиэр дамжуулан бас бидэнд ятхан бас бидэнд тушаасан байгаа. Тэгээ талархал нь бол бурхан эзний өөрийнх нь хүсэл юм аа. Бас бидний эзэн Есүс Христийн бас хүсдэг чухал хүсэл юм аа гэдгийг бид эхний цаг дээр хамтдаа суралцсан болол бас талархал нь бас бидний итгэлийн нүдийг нээдэг гэж бид хоёр дахь өдөр нь хамтдаа суралцсан байгаа. Тэгэхээр талархах тусам бас бидний итгэл маань илүү хүсдэг. Бас итгэх тусам бас бид улам илүү талархаж сурдаг. За тэгвэл өнөөдөр бүгд хамтдаа талархал зүрхийг хамгаалдаг гэсэн сэдвээр бүгд өргөжлүүлээд хамтдаа суралцъя. Филиппо номын 4-р бүлгийн 6-аас 7-р эшлэлдэр юунд ч бүү санаа зов, харин бүх зүйл дээр залбирал ба гуйлтаараа талархалтай хүсэлтэй бурханд мэдвэл бүх оюун ухааныг давах бурхны амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална гэж. Бидний өдөр тутмын амьдралд хамгийн өргөн тулгардаг асуудал бол яг энэ санаа зовлт байгаа. Санаа зовхгүй байхыг хичээсэн ч гэсэн бид нар санаа зовдөг. Санаа зовлтгүйгээр шинэ өдрийг эхлүүлэхийг хүссэн ч гэсэн бид өдрийн явцад олон санаа зовлтуудад бид санаа зовлт болон тэр төвшөртэй асуудлуудад бид дарагддаг байгаа. Харин Библи бидэнд санаа зовлтоос биднийг ангижруулдаг, чөлөөлдгийг бид Библийг уншсан хүн нэг бүр бас энийг мэдэх байх. Яагаад гэвэл Библийн бурхан эзэн бид нарыг санаа зовлтгүй амьдруулахыг, санаа зовлтоос чөлөөлөгдөж амьдруулахыг тэр биднээс хүсдэг. Тэр хүсдэг бурхан байгаа. За Библи санаа зовнолыг намжаах хамгийн хүчтэй зэвсгийг биднэрт хэлж өгж байгаа нь өнөөдөр унсан хэсгээс харах юм бол аливаа залбирал гуйлтаараа талархалтай хүслээ бурханд мэдүүлээ гэж хэлсэн байна. Залбирахад мэдээж гуйлт залбирлаа эзэн бурханд өргөхөд бидний амьдралд байгаа бүхий санаа зовлтууд биднээс холддог. Яг тэгвэл бидний амьдралыг амар тайвнаар дүүргэдэг, бидний амьдралын бүхий цагт хамт оршдог тэр агуу бурхан эзэнд бид залбирал гуйлтаа өргөдөг учраас. Тэгвэл өнөөдрийн ишлэлдээр Илч Паул хэлэхдээ залбирал гуйлтаа талархалтайгаар бурханд мэдүүлээ гэж хэлсэн баг. Тэгэхээр талархалтайгаар залбирал гуйлтаа бид эзэн бурханд өргөх үед эзэн бидний бүхий л санаа зовлтуудыг зайлуулж хөөж өгдөг гэсэн. За тэгвэл энэ бол санаа зовнилыг намжаах хамгийн хүчтэй зэвсэг нь бол өнөөдөр бид эндээс талархлын залбирал юм гэдгийг бид эндээс харж болно. За өнөөдрийн ишлэлд хамгийн төгсгөлд нь Христ Есүс дотор та нарыг хамгаална гэж хэлсэн байна. Бурхан юуг хамгаалдаг вэ? Бурхан бидний зүрхийг минь хамгаалдаг. Бурхан бидний зүрхэнд минь зүрхний минь хаалган дээр харуул тавьж аливаа айц бидний рүү нэвтрэхээс, аливаа төвшүүр, аливаа сандрал бидний амьдрал руу нэвтрэхээс Бурхан үргэлжид хамгаалахын тулд Есүс Христ дотор тэр хамгаалтыг тавьсан байдаг. Тэгэхдээ бид энэхүү хамгаалтанд хамгаалагдах, энэхүү хамгаалт бидний амьдралд байж аливаа зүйл бидэнд орохгүй байх нэг нөхцөл нь юу вэ гэхээр талархлын залбирал. Тийм учраас өнөөдөр бид нар үргэлжид эзэн бурхандаа бид нар талархаж залбирлаа өргөх тусам бид яадаг вэ? Бид зүрхэндээ хамгаалагддаг гэсэн үг. Зүрхнийхээ хаалгыг бид нар бурхнаар Есүс Христээр дамжуулан хамгаалж аливаа муу зүйлсүүд, аливаа санаа зовлтууд, төвшүүр айцууд бидний амьдралд орохоос бүрэн биднийг хамгаалж өгдөг байгаа.
Тэгэхээр талархал бол Бурханд итгэж байгааг нь нотлохоо. Гомдол бухимдлыг нэг хаалгавал биш, харин амар тайвныг хүлээж авдаг. Амар тайвныг бидний амьдралд нээдэг хаалгавал бол талархал юм аа. Тийм учраас та бүгдийн амьдралаас бид бүгдийн амьдралаас талархлын тийм ээ үнэхээр залбирал өргөнөөр Бурханд өргөгдөх болтугай. Кори Темпом гэдэг одоо нэгэн эмэгтэй байна. За 1892 оноос 1983 он хүртэл амьдарч байсан эмэгтэй байна. Дэлхийн 2 дугаар дайны үед еврейчүүдийг нацистийн одоо тийм аюулаас тэднийг одоо хамгаалж нууж тийм одоо аварж исэн Нидерланд итгэлийн гэр бүлийн төлөөлөл. За Кори өөрөө ч гэсэн бас тийм одоо нацистуудын лагерт хоригдож зовлон маш их үзэж зовлон донд бас итгэл, уучлал, талархлын талаарх алдартай тийм гэрчлэлийг амьдралаараа харуулж исэн Христ итгэлд эмэгтэй байгаа. Протестант хөдөлгөөний дунд түүнийг итгэлийн хатан гэж тийм бүр нэрлэж одоо алдаршуулсан байдаг. За тэр талархлын тухай ярихдаа бидний амьдралд юу ч тохиолдсон Бурхан үргэлж сайн, түүнд талархах зүйл үргэлж байдаг гэдгээр талархлын талаар чухал ишлэлийг хэлжээ. За Кори Темпом шоронд зовлон дундуур амьдарч байхдаа ч гэсэн тэр талархлын хүчийг мэдэрч амар тайвны Бурханаас ирдэг тэр гайхамшигтай хамгаалт, тайтгарал, тайвшрал дотор тэр хүн амьдарч исэн байна. Залбираад байхад зүрх амрахгүй байх тохиолдлууд байдаг. Тэр үед зүгээр л та талархлыг өөрийнхөө залбиралд нэмээрэй. Бурхан минь ямар ч үед намайг орхиогүй, ямар ч үед надтай хамт байж, надад туслаж, намайг дэмжиж байсан Бурхан эзэн минь таньда талархъя гэсэн тэрхүү залбирлыг та өөрийнхөө амьдралд өргөөрэй. Тийм учраас таны залбиралчин олон хүсэлт гуйлтууд, олон сэдвүүдийг, олон хэрэгцээнүүдийг Бурханд өчөж хэлэхээс өмнө хамгийн түрүүнд надтай хамт байсан Бурхан, намайг орхиогүй Бурхан, намайг тайтгаруулдаг Бурхан гэсэн талархлыг хамгийн ихэнд Бурхан эзэнд өргөөрэй. Тэгвэл тийм ээ бидний зүрх сэтгэл минь бас залбирал бэлтгэгдэж Бурханд хандсан олон залбирлуудыг чин сэтгэлийн харилцааг Бурхан эзэндээ өргөх болно. Тэгээ өнөөдөр бүгдөө хамтдаа талархал нь зүрхийг нээдэг, зүрхийг хамгаалдаг гэсэн бас гайхамшигтай үгийг бүгдөө эндээс дамжуулан суралцлаа. Өнөөдөр бүгдөө талархлаар өөрсдийнхөө зүрх сэтгэлүүдийг агуу Бурханы өмнө нээцгээе. Мөн талархлаар бүгдөө бас зүрхнийхээ хаалгыг тийм ээ онгойлгоцгоё. Бас бидний талархлаар дамжуулан Бурхан зүрх сэтгэлийг минь хамгаалж, альва айдас, төвшөр, санаа зовлтууд бидний амьдралд орохгүй байхаар тэр хүчрэг хамгаалтыг Бурхан эзэн минь талархлаар дамжуулан хийх болтугай. Тэгээ бүгдөө хамтдаа залбирцгаая. Хайртай Тэнгэрлэг Бурхан эзэн минь тань талархаж байна. Эзэн минь тэгээ та бидэнд энэ цаг мөчийг таживширч гэсэн талархаж байна. Эзэн минь тэгээ бид өнөөдөр талархал бидний зүрхийг хамгаална гэсэн бас чухал тийм одоо илчилгээг хүлээж авлаа. Эзэн Бурхан минь тийм учраас Бурхан та бидний зүрхэнд харуул тавьсан талархъя. Зүрхэнд минь та хамгаалт тавьсан талархъя. Альва айдас, санаа зовлт, төвшөр, тийм стресс, бодол санаа муу бүх зүйлсүүд бидний амьдралд орохоос хамгаалж та бидний хамгаалтыг бидний зүрхэнд минь тавьсан учраас талархаж байна эзэн минь. Тэгээд эзэн бид үнэхээр тийм ээ бид залбирахтаа талархал өргөж сурахыг хүсэж байна эзэн минь. Бидний зүрхийг хамгаалагч Бурхан минь таньда бид энэ өдрийн төлөө талархаж байна эзэн минь. Тэгээд бүх алдран танд байх болтугай. Бидний эзэн Есүс Христийн нэрээр залбирanгуйж байна. Амен. За эзэн та бүгдийг ивэх болтугай. Бүхнийг өөрчилнө, бүхнийг